Багнуур хот бол ардын хувьсгалын томоохон ололт амжилтын дүнд бий болсон 30 гаруй мянган хүн амтай нийслэлийн дагуу хот. Гэтэл нүүдлийн шувуу шиг ажлаа мэдэхгүй албан тушаалтнуудын шуурга Багнуур хотод засаглалын хямрал ядуурл ажилгүйдлийг авчиржээ. Жижиг дунд бизнес эрхлэе, худалдааг эрхлэе гэж явж үтсэн. Тэгээд ер нь сүүлийн 2 жил бол ерөөсөө орлого маш бага. Ерөөсөө явсан мөнгө гарч ирэхээргүй тийм болсон. Ер нь одоо яаж амьдраад байгаа, яаж болох гээд байгаа мэдгүй. Улс орон яагаад байгаа ерөөсөө ойлгохгүй. Би өөрөө хуваарь бизнес эрхэлж гин гэж ногоо тарьж үзлээ. Бараг л өрнөөс өрний оронд ямар ч дэмжих юм байхгүй. Эрх хэрэгчид татвар хураамж торгуулийг нэмж иргэд аж ахуйн нэгжээ дарамтлан халаасын тэмдэрх болсон. Үүний нэг илрэл нь улсын нэгдсэн төсвийн хүү торгуулийн орлого сүүлийн 4 жилд бараг 4 дахин нэмэгдснээс харж болохоор байгаамаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг Улаанбаатар болон орон нутагт өргөн хүрээгээр хөгжүүлэх, бага ч гэсэн жижигхэн цех, жижигхэн үйлдвэрийн газруудыг ч гэсэн үйл ажиллагааг эхлүүлж байж улс орны эдийн засгийн томоохон эргэлтэнд тодорхой нөлөө үзүүлж ёстой гэж ингэж үзэж байгаа. Бид бизнесийн орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд учирч байгаа хүндрэлийг тодорхой арга хэмжээ авч тэр хүндрэлүүдийг бол арилгана гэж. Торгуулийн, байцаагч нарын дарамталдаг, тэгээд тэрнээс болоод бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрдэг, бэрхшээлтэй болдог энэ асуудлыг бол дасан зогсооно. Түүнчлэн хөдөө орон нутаг алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих бүсийн хөнгөлтийн бодлого хэрэгжүүлнэ. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий итгэлийн зээл олгох бодлого баримтална. Бид зүтгэн хамтдаа хөгжин. Монгол Ардын нам. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, улсын хурал суудалтай Монгол Ардын нам, ардчилсан нам, Монгол Ардын хувьсгал нам, иргэний зориг ногоо намуудын удирдлагуудыг энэ сарын 27 буюу сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр халз мэтгэлцэн шууд ярилцлага дүрсэн байна. Иймээс шууд нэвтрүүлэгт бүх нам эвслийн төлөөллийг бүрэн хамруулж оролцуулж өгнө хэмээн хүсэж байгаагаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагуудад илэрхийлжээ.